Дотроо ерөнхий газар нь өнгөрөгч 2022 онд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ISO 9001 чанарын удирдлагын тогтолцоог үйл ажиллагаанд амжилттай нэвтрүүлээд байна. За дэлхийн 162 улс орон энэхүү олон улсын стандартыг нэвтрүүлж үйл ажиллагаагаа стандартад нийцүүлээд чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчид хүргэж үйл ажиллагааныхаа чанарыг дээшлүүлэх замаар хэрэглэгчдийн сэтгэл ханамжтыг хангаж ажиллахад энэхүү стандартын маань гол зорилго оршдог байна. Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх нь тухайн байгууллагын ерөнхий гүйцэтгэлийг сайжруулах, тогтвортой хөгжлийн санаачилгын суурь бий болгоход ач холбогдолтой. Мөн удирдлага зохион байгуулалт сайжирна. Үйл ажиллагааг эрсдэлд суурилан төлөвлөж гүйцэтгэдэг болно. Ажлын уялдаа холбоо сайжирна. Хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлдог болно. Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг өргөн шуурхай үр дүнтэй нийлүүлдэг болно. Дотроо ерөнхий газар нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү чанарын менежментийн тогтолцоо стандартыг бол 4 үе шаттайгаар бол амжилттай нэвтрүүлээд байна. Татварын ерөнхий газар нь нээлттэй, эл тод, шуурхай үйлчилгээнд чиглэсэн орчин үеийн татварын алба болох алсын хараандаа тулгуурлан мэрэгсэн ёс зүйтэй хүний нөөц хамтын ажиллагаанд түшиглэн үйл тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулж татварын ухаалаг, эл тод, тэгш, шударга тогтолцоог бүрдүүлэн сэтгэл ханамжид нийцсэн чанартай үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэн хэмээн чанарын бодлогоо тодорхойлжээ. Чанарын бодлогоо хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлжээ. 1. Чанарын менежментийн тогтолцоог тасралтгүй сайжруулж ажиллана. 2. Гадаад дотоод хамтын ажиллагааг өргөжүүлж шин туршлага, мэдлэгийг тасралтгүй нэвтрүүлэн албаны чадварыг нэмэгдүүлнэ. 3. Цахимжилтын төвшинг нэмэгдүүлснээр үйл ажиллагааны үр ашигт байдлыг дээшлүүлэн албаны дотоод үйл ажиллагааг хялбаршуулах, татвар төлөгчид хүргэх үйлчилгээг илүү ухаалаг, хялбар болгох зорилтыг зэрэг хангана. 4. Татвар төлөгчийн зан хандлагын эрсдлийг оновчтой тодорхойлон хариу үйлдэлийг төлөвлөж хэрэгжүүлснээр үйл тогтоомж сайн дураар даган мөрдөлтийн төвшин тасралтгүй нэмэгдүүлнэ. Алсын хараа 2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогод бол нэг зорилт нь бол засаглалын бодлого, засаглалыг сайжруулах гэж байдаг. За энэ хүрээнд бол төрийн бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор одоо татварын ерөнхий газар дээр чанарын менежментийн тогтолцоо ISO 9001 2015 олон улсын стандартыг бол нэвтрүүлж байна. Чанарын менежментийн тогтолцоо бол хэрэглэгчийн сэтгэл ханамж дээр суурилсан ийм тогтолцоо. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийн сэтгэл ханамжийг байнга өндөрт байлгах ийм зорилготой тогтолцоо юм байна. Ингэснээр одоо сэтгэл ханамжийг хамгийн өндөрт байлгах гэдэг маань бид нэр чанартай үйлчлэгийг үзүүлэх ёстой гэсэн. Чанартай үйлчлэгийг үзүүлэхийн тулд албан агч нар нь юу хийхээ мэддэг. За ажлаа яаж сайжруулахаа мэддэг. За хэрхэн одоо хянахаа мэддэг. За дахин одоо сайжруулсан төлөвлөгөөгөө дахин одоо төлөвлөдөг. Энэ цикл маань тасралтгүй ингэж ирэх. Ингэснээр одоо тогтолцоо маань сайжирч одоо ажлын болон үйлчлэгээний чанар маань сайжирдаг. Ийм тогтолцоо юм аа. Дотроо ерөнхий газрын үйл ажиллагаа олон улсын стандартад нийцэх чанарын менежментийн тогтолцоо стандартыг нэвтрүүлсэнийг хөндлөнгийн аудитын байгууллагаас үнэлж өнгөрөгч 2022 онд 3 жилийн хугацаатай ISO 9001 2015 чанарын удирдлагын тогтолцоо стандартын гэрчлэгийг олгоод байна. Бид үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн чанарын удирдлагын тогтолцоогоо тасралтгүй сайжруулах замаар татвар төлөгчдийн болон татрын албаны ажилтан албан агчдын сэтгэл ханамжид нийцсэн чанартай үйлчилгээг хүргэж ажиллана. За татрын ерөнхий газар нь үйл ажиллагаандаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чанарын менежментийн тогтолцоо стандартыг нэвтрүүлэх ажлын хүрээнд нийтдээ 7 журам 2 аргачлалыг батлан үйл ажиллагаанд мөрдөө ажиллаж байна. Татварын ерөнхий газарт ISO 9001 2015 чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэхтэй холбоотойгоор дараах журмыг боловсруулан мөрдөж байна. Үүнд баримтжуулсан мэдээллийг бүртгэх, татварын удирдлагын нэгдсэн системд байршуулж, дотоодын хэрэгцээнд түгээх харилцааг зохицуулах зорилгоор баримтжуулсан мэдээллийн бүртгэл хяналтын журам. Татварын албаны ажилтан, албан хаагч хэрэглэгчийн сэтгэл ханамжийг үнэлж, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад тохирсон үйлчлэгийг үзүүлэх замаар үйлчлэгээний чанарыг тасралтгүй сайжруулах зорилгоор
хэрэглэгчийн сэтгэл ханамжийг үнэлэх журам. Татварын албаны хүний нөөцийн тогтвортой байдлыг хадгалж чанартай үйлчлэгийг татвар төлөгчид үзүүлэх зорилгоор татварын албаны хүний нөөцийн бүрдүүлэлтийн журам, чанарын менежментийн тогтолцооны стандартын шаардлага, холбогдох хууль тогтоомжийн заалтууд, байгууллагын дүрм журам, оролцогч талуудын хэрэгцээ шаардлагад нийцэж байх, үйлчилгээ сайжирч байх тогтолцоог бүрдүүлэх зорилгоор үйл тохирлыг залруулах, сайжруулах, сэргийлэх арга хэмжээний журам, чанарын удирдлагын тогтолцоо, байгууллагын стратегийн чиг хандлагад тохирсон харилцан уялдаатай, үр бүтээлтэй, байнга хэрэглэгдэж байгаа эсэхэд үнэлгээ хяналт хийх зорилгоор удирдлагын дүн шинжилгээний журам, чанарын удирдлагын тогтолцоо зөв хэрэгжиж байгаа эсэхэд хяналт тавих зорилгоор менежментийн тогтолцооны аудитын журам боловсруулан үйл ажиллагаанд нэвтрүүлэн ажиллаж байна. За энэ тогтолцооны нэгтгэхлээр албан агч нар дээр ямар үр дүн гарч ийн гэхээр хийх ажил нь тодорхой болж байгаа. Дээр нь одоо ямар ажлыг хизээ хийгээд хэн тайлагнаад хэрхэн сайжруулах гэдэг одоо ямар үр дүнд хүрэх вэ гэдэг нь бол тодорхой болж байгаа. За дээр нь ажлын байрны эмгэгцэгч ингээ сайжирдаг. Эмгэгцэг сайжирснараа одоо хөдөлмөрийн бүтээмж нэмэгддэг. Ийм одоо ач холбогдолтой тогтолцоо юм аа. Үйл ажиллагаандаа мөрдөх байгууллагын стандартыг баталж, стандарт хэмжилсэн газарт бүртгүүлж, Монгол Улсын нутаг дэвсгэрт татварын албаны хэмжээнд энэхүү стандартыг мөрдүүлж байна. Татвар төлөгч та аймаг, нийслэл, хаана амьдарч байгаагаас үл хамааран аль ч татварын албанаас үйлчилгээ авсан бид танд нэг стандартаар үйлчлэх болно. Татварын албаны ажилтан албан хаагчаас Монгол Улсын хууль тогтоомж, төрийн албаны зарчим, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээний хүрээнд төрийн үйлчлэгийг хувь хүн хуулийн этгээдэд хүнд суртал, чирэгдэлгүй, түргэн шуурхай, чанар бүтээмжтэй хүргэх, байгууллагын соёлыг салбарын хэмжээнд төлөвшүүлэх стратеги зорилгыг хангах зорилгоор Монголын татварын албаны үйлчилгээ ажилтан албан хаагчид тавих ерөнхий шаардлага, байгууллагын стандартыг боловсруулан үйл ажиллагаанд нэвтрүүлэн ажиллаж байна. Бид үйл ажиллагаанд нэвтрүүлсэн чанарын удирдлагын тогтолцоогоо тасралтгүй сайжруулах замаар татвар төлөгчдийн болон татварын албаны ажилтан албан агчдын сэтгэл ханамжид нийцсэн чанартай үйлчлэгийг хүргэж ажиллана.